За өнөөдөр чи одоо нэлээд хэдэн лайв хийж байна. Яагаад тэгэхээр бид нар 2026 оны нийслэлийн төсвийн одоо төслийг зохиож байгаа учраас ирэх жилүүдэд хийгдэх ёстой одоо гол ажлуудаа бид нар яг газар дээр нь хийсэн зурагтай нь уялдуулж ингээд үзэж тэгээд төсвийн төсөл дээр суулгах юм ажлуудаа хамтраад ярилцаад явж байгаа. За нийслэл Улаанбаатар хотын хамгийн одоо төвжирэлтэй замуудын нэг бол бидний энэ хойно харагдж байгаа Яармгийн эн чинь юу штэ энэ өргөн чөлөө гэж юуны өргөн чөлөө гэж Чингисийн өргөн чөлөө. Өөрөөр хэлбэл 19-р хорооллын урдуур явдаг энэ өргөн чөлөө Яармаг хүртэлх энэ өргөн чөлөөг яг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Чингисийн өргөн чөлөө гэж одоо нэлээд дээх нэрлсэн. Хамгийн их ачаалттай Улаанбаатар хотыг баруун урагшаа гарч байгаа бүх урсгал зөвхөн энэ замаар явж байгаа. Бидний энэ ард талд 3 дугаар цахилгааснаас харагдаж байна. За энэ талд MSM гэдэг компани байгаа. Энэ замын ачааллыг бид нар яаж бууруулах вэ гэдэг ийм төлөвлөлт хийж байгаа. За одоо бид нар яг энэ Туулголын хойд ирэг дээр байж байна. Наашаа ороо энэ хүмүүс дугуйтай явж байна. За Туулголын хойд ирэг дээр байж байна. Туулголын яг энэ одоо яг гол дээгүүр гүүрэн байгууламжаар бидний нөгөө одоо хамгийн том бүтээн байгуулалт болох Туулын хурдны замын тараас явагдана. Туулын хурдны зам тэр баруун тал харагдж байгаа бол Яармгийн гүүр харагдж байна та бүхэнд. Яармгийн гүүр. За ингээ энэ бол бид нар яг нөгөө зайсан ордог явган болон дугуйн зам дээр ирсэн байж байна. За ингээд энэ явган болон дугуйн замд энэ чигтээ явсаар байгаад зайсан орно. Тэгэхээр зайсангийн чиглэл рүү явж байгаа зам маань энэ Чингисийн өргөн чөлөө уулын арын зам хоёр дээр ингээд таг гацчаад байгаа. Яг оргил ачаалал байна. Тэгэхээр бид нар энэ ачааллыг яаж бууруулах вэхээр нэгдүгээр Туулын хурдны зам 2027 оны 6 дугаар сард ашиглалтанд орно. Тэгвэл бид нар тэр хүртэл хугацаанд энэ ачааллыг яаж бууруулах вэ? Цаашид ер нь хөдөлгөөний нэгтрэлийг яаж сэрүүл болох вэ гэвэл энэ ингээд тараас тэр чигтээ энэ зам зайсан хүртэл ямар саадгүй явж байгаа. Тэгэхээр бид нар энэ хойдлын замаас наашаага эргэлт аваад тэгээд энэ дугуйн замын яг энэ артлын энэ тараасаар ингээд 3.6 км зайсангийн гүүр хүртэл яваад тэндээсээ баруун гар тийш эргээд зайсангийн одоо замтайгаа нийлдэг ийм байдлаар зураг төсөв хийсэн, төлөвлөлт хийсэн байгаа. За энэ зүгээр өнөөдөр бид нар Google Map дээр трассыг харуулж байна. Бид нар энэ зогсож байгаа тийм. Бид нар энэ зогсож байгаа. За ингээд явангууд энэ шараар тэмдэглэгдсэн хэсгүүд бол энд газар олголт хийгдсэн хэсгүүд байгаа. Тэгэхээр энэ 8 нэгж талбар байна мөхөтрөө. 8 нэгж талбарыг одоо бид нар чөлөөлөх арга хэмжээ юм. Энэний ажлын зураг зурагдж байгаа тийм. Нийт 3.6 км явна. Ингийн бол хүн Яармгийн гүүрэн дээрээс ирээд заавал инх тайвны өргөн чөлөө буюу Чингисийн өргөн чөлөө буюу энэ үйлдвэр комбинатын зам дээр гацхгүйгээр эсвэл уулын зам дээр орж төгжрөхгүйгээр шууд баруун гар тийшээ эргээд ингээд чигээр яг энэ хойд далангаа дагаад энэ дугуйн болон явган замынхаа хойд тараасыг дагаад ингээд явчих юм бол Улаанбаатар хотын яг энэ годомжны одоо төвчрэл эрс буурна гэдэг ийм төлөвлөлттэй байгаа учраас бид нар энэ төлөвлөлтийг хийж байгаа. Нэг. За хоёр дахь төлөвлөлт нь энийг бид нар Яармгийн шинэ гүүрнээс наашаа бас трассыг чөлөөлж байгаа тийм үү? Ингэсэн тохиолдолд Яармгийн шинэ гүүр буюу ирээдүйд бидний нөгөө хийгдэх тойрог хурдны замаас шууд наашаага гардаг ийм бас төлөвлөлтийг хийгээд ингээд зайсан хүртэл явахаар ингээд төлөвлөлттэй байгаа гэдгийг хэлье. Хаан уулчуудаа хэлэхэд энэ чинь хаан уул дүүргийн 19-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдсан ийм одоо 3.6 км замыг ирэх жил бид нар одоо барьж байгуулахаар ингээд төлөвлөж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За ер нь бол байныг барьж гараа. Ер нь бол одоо бидний энэ ирэх жилүүдэд замын одоо нэг давхрын гэж ярьдаг да нэгдүгээр одоо гүүрэн биш одоогийн байгаа нэг төвшөнтэй уялдуулж холбоос хийх замууд бол энэ улаан хэсгээр харагдж байгаа замууд байна. Саяны бидний ярьдаг чинь бол энэ зам тий энэ зам энэ чинь нөгөө сая 16 энэ чинь ингэж харна штэ тийм ээ биш ингэж харна тий
бид нар бол энд байгаа шүү дээ. Тий. Ингээд энийг ярьж. Энэнгээр бид нар ингээд зайсангийн гүүртэй холбочихно энэнгээр. За өшөө бидэрт өөр хийх замууд бол энэ улаанаар тэмдэглэгдсэн замууд байгаа. Энийг бид нар бүгдийг нь одоо газар дээр нь очиж газар чөлөөлтийн нөхцөлөд болон төсөв төртөг инженерийн шугам сүлжээний төгслүүдийг нь ингээд холбогдох мэрэгчлэнүүд гаргаад энэ дээр тохирсон ажлын зургууд хийгээд явж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Ирэх жил бидний хамгийн том нэгдүгээр төвшин тавьж байгаа зам бол энэ зам. Нөгөө түрүүчийн очдог. Эндээс холбоод ийш холбогдоод. Энэ дээр Дэлхийн банкны төслийн хүрээнд ийм гүүрэн ийм орц гарц хийгээд тэгээ буян тухай нийт сонгосныхоо буудлыг ингэж дагаж явжгаад урдуур нь явжгаад энэ имэйлтээр ингэж өгсөд энэ хойшоогоо холбогдно. Энд нэг 200 орчим километр туул голдоогоор 200 м гүүр барина. Энэ нийтдээ 4 игнэ зам байна. Тэгэхээр энэ замын ач холбогдлын өгвөл Төв аймгаас Говийн аймагуудаас ирж байгаа, баруун тийшээ зүүн аймагуудаас ирж байгаа, Төв аймаг дамжиж ирж байгаа автомашин тээврийн хэрэгслүүд заавал Улаанбаатар хотоор дайрлгүйгээр шууд ингэж гараад баруун аймаг явчих болно, ингээд дархан явчих болно, ингээд тойроод хот руу орж ирдэг. Ийм одоо төлөвлөлтийг бид нар бас төлөвлөлтийн байгууллагатай хийж. Өөрөөр хэлбэл хаан үйлдвэрт хийгдэх эх жилийн замын ажлуудын нэгдүгээр эренбэнд энэ байгаа гэж ойлгож болно. Хоёрдугаар эренбэнд нь саяны энэ зам. Энэ гүүр шүү дээ. Зайсангийн гүүр наадсан. Энэ ярамгийн гүүрийг зайсангийн гүүртэй шууд холбоод ингээ 3.6 км энэнгээр ингээд шууд зам татъя гэдэг ийм төлөвлөлт. Тэр тохиолдолд энэ Чингисийн өргөнчлөөний замын ачаалал энэ урдуур явж байгаа уулын замын ачааллыг ингээд үндсэндээ хувааж өгөх ийм төлөвлөлтөө байгаа. За бидний хамгийн том одоо ирэх жилүүдэд хийгдэх том бүтээн байгуулалтын ажил бол туулын хурдны зам буюу яг энэ голынхоо энэ урдуур явдаг энэ том зам голын хойд эргээр хойд эргээр нийтдээ 33 км явахаар байгаа. Тэгээ өнөөдөр бас хаан үйлдвэргээ сонгогдсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Батсайхан за нийслэлийн хаан үйлдвэргийн засаг дарга Цэрэн дарга бид хэд энэ тараасаар ингээд үндсэндээ одоо мэрэгжлийн байгууллагуудаар хэмжилт хийлгээд одоо ажлын зураг хийлгээд ингээд эрхчлийн төсөвдөр хаан уулчууд болон Улаанбаатарчууд зориулж энэ замыг тавих нэ. Энэ зам тавигдсанаар Чингисийн өргөнчлөөний замын ачаалал эрс бурнаа гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа. Цаашаа дараа жилүүдэд бид нар баруун тийшээ яармгийн гүүрнээс нэг яармгийн гүүрийг нөгөө яармгийн гүүртэй холбох. Дахиад цаашлаад Сонсголонгийн гүүртэй холбох гэсэн ийм төлөвлөлтөй. Зайсангийн гүүрнээс цаашаа бид нар дараагийн төлөвлөлтийг бол дараа нь бас та бүхэнд яг хийсэн хэмжилт судалгааны үндсэн дээр та бүхэнд бас танилцуулъя гэдэг ийм мэдээлэл өгч байна. Дахиад хэлье бид нар яагаад сүүлийн үед ингээд та бүхэнд ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг яриад байна гэхээр бид нар 2026 оны нийслэлийн төсвийг зохиож байгаа учраас бид нар энэ төлөвлөлтүүдийг ярьж байна. Ирэх жил бид нар нийслэлчүүд 5 дулааны болон цахилгаан дулаан үйлдвэрлэдэг болон дулаан үйлдвэрлэдэг ийм станцын ажлыг эхлүүлж байгаа. Нэг нь одоо эхэлсэн явж байгаа Дам Даржаагийн дулааны цахилгаан станц. Хоёр дахь нь Дэнжин мянгийн дулааны цахилгаан станц. Гурав дахь нь Эмэлтийн дулааны цахилгаан станц 24 МВт. Дөрөв дэх хамгийн том юм нь 5 дугаар цахилгаан станц. За 5 дахь нь болохоор хаан илсийн одоо хажууд баригдах 110 МВт-ийн дулааны цахилгаан станц гэсэн ийм 5 дулааны цахилгаан станцыг ирэх жил бид нар барьж одоо эхлүүлэхээр төлөвлөд явж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд бид нар ер нь энэ амралтын өдрүүдэд бас нэлээд хэдэн мэдээллүүдийг бас нийслэлчүүдэд зориулж хүргэнэ гэдгийг хэлье. За баярлалаа.